Улаанбаатар. Profit Center гэдэг рублийн бөөгстэй нэлцүүлээ. Регистраци шууд ороод бүртгүүлнэ. Логин хийн. Энд өөртөө нэг нэр өгнө шүү дээ. Email яг ажиллаж байгаа. Email тэгээд капчага бөглөөд тэгэл бүртгүүлнэ. Тэгээд захиагаа хараа. Захиан дээр батлуулаад ороод тэр би бүртгүүлсэн болохоор шууд орчих. Бүртгүүлсэн дараа энэ логин хийгээд орно шүү дээ. Дотор нь ороод юу хийх вэ гэдгийг хэлж өгөх гэдэг. За энэ юм нь болохоор энэ Profit Center чи их олон жил болсон. 8 жил 28 хоног ажиллаж байна. Хэрөөсөө гацаагүй байнгын хүмүүст мөнгө өгөөл явж байсан. Сая 632,870 хэрэглэгчэнд ажиллаж байгаа бүгд гişүүд. Зөвхөн 24 цагийн дотор өнөөдөр 2744 хүн шинээр хэлсэн орж байна. Тэгэл 40 гаруй сая рубль одоо хүмүүст ингээд гар дээр нь олгогдсон. Өгцсөн байна. Тэгээд маш найдвартай. Соц публик энэ Profit Center хэдэн найдвартай юм юу гэдэг. За ингээ ороход энгийнээр хэрвээ ийм бонус гэж үл энийг аваад рейтингээр 0.2 баллаар ч гэсэн нэмжих хэрэгтэй. Рейтингээ ингээд бонус авлаа, рейтингийн бонус нэмэгдлээ гэсэн. Тэгэл та нар гол хийх зүйл бол мэдээж энэ үнцэн аккаунт чинь байхгүй ерөөсөө. Одоо эднэрийг бүглэн проблем. Одоо миний хойн бүртгэл за Яндекс энэ юу данс перфект данс гэдэг ингээд хоосноо бил. За энэ хэрэггүй норсон. Энэ кивч гэсэн Яндекс баг хэрэггүй. Зүгээр пэр дансаа хийгээд орцол болно. За эднэрийг ингээд бүглээ явчих шүү дээ. Пароль солихоор бол энэ дээр шинэ пароль хийгээд давтаж хийгээл. Харин нэг анхааруул үзвэл одоо олон хоногор 30 хоногор энтергээд орохгүй явах тохиолдолд энийгээ дарчдаг юм шиг би одоо амралтанд явлаа гэдэг. Тэгэхээр 120 хоног ороогүй байсан ч энэ чиний сайд хаагдахгүй байж л чамайг хүлээгээ байж. Дараа нь эргэж ирээд ороход чөлөөт. Хэрвээ энийг би одоо амралтанд явлаа гэж сануулгахгүйгээр яваад 60 мар хоноод тэгээ ирэхэд чиний энэ орох эрхийг чаагаад блоклцсон байна. За та нарын гол юу гэхээр энэ яг реклам татдаг хүмүүс бол бас хийж болно энэ рекламад ажилладаг. Энэ дэр одоо бол бид нар голдуу эндээ зүгээр л рубль авах гэж юм чинь серфинг энийг л юм. Энийг л би гол нь үзүүлэхэд байгаа шүү дээ. Тэгээд сонирхож байгаа хүмүүс дутагч нь ороод ухаад сонирхоод үзүүл зөндөө юм байдаг. Яа тэгээд шин цонх гарч ирээд энэ дээр нэг секунд зүг яваад өгч шүү дээ. Багасаад байна. Яаж одоо на реклама үзэх үгтийг л харуулж байна. За ингээ 240 гэдгээ энэ аль тоотон тохирчин тэргээл дарчна. Тэгээд жинхэнэ сайтаа үзэж болно. Одоо ингээд сонирхч үл цаашаа сайт руу ороод явчих болно шүү дээ. Чөлөөтэй үзээд. Энэ бол нэг энэ бас нэг юм сайт байдаг юм аа. Миний одоо 1842 рубльтэй байж байгаа юм байна. Би далимдуулаад бас энийг өөрөө юг шалгачихж шүү дээ. Энд ер нь баг ордондоо хаяа нэг хааруул орчиход л явд. Тэр далимаар нь бас энэ дээр яаж хийдгийг үзүүлж гэдэг ш. За энэ жишээ нь контактад энэ ийм нэг имлэгт илсээл гэж байна. За би одоо энэ биш тийм нэг. За илслээ гээл би энэ дарлаа. Энэ илсчлээ одоо шалгаах хүлээж авах нь шалгаж шít.
Би одоо бэлэн болчлоо гингүүтээ 0.48 рубль энэ над дээр нэмэгдээд л ороод ирдэг яасан. Жишээ нь бас нэг юм юу гэдэг. Тэгээд сонирхолтой бол буцаад нөгөө дараагийнхаа сайт руу ороод рекламаар ороод үзээд явж болно. Энэ хоорондоо. Энэ майнингийн янзын нэг мөнхийн ажилдаг юм баг байдгүй юм дөө. Ер нь байхгүй даа гэж. Та энэ мэтлэнгээр за нэг 3 энэ мэтлэнгээр ингээд үзээд дараа л яваад. Энийг үзчих хооронд нь би бас юм сонирхоод байна шүү дээ. Одоо олон давхар байсан гэдэг энэ юм байх та энэ. Харагдаж байна. Энэ яг би далиманд нөөрхөн евро ороод бас нэг үзчихэд байна. Миний 331 евро болчихсон явж байгаа. За. Ойлгомжтой. За энэ мэдлэнгээр энэ рекламад бүгдийг үзэл дуусгаад дуусгана шүү дээ. Тэгээд дараа нь захиа үзэж болно. Захиан дээр бол зөв хариулт биш тэн дээр. Проект нийт энэ хүмүүст 200 сая евро болсон. За ингээд саяны захианд бол энэ мэтлэнгээр хариулаад тэгээд зөв хариултаа өгч чадсан бол хэдэн капек нэмээд өөр дээр бичүүлээд байна шүү дээ. Энэ харахад жижигхэн капек гэсэн та нар тэр 3 рубль 5 рубль юмда хийгээд үнгүй ороод тэгэл тэрийг хариуцуулж явах хэрэгтэй шүү дээ. За энэ мэтлэнгээр ингээд ороод цогнол. За энэ дотор нь өөрснөө үзвэл зөндөө даалгаврууд байдаг. Ингээ юм олон даалгаврууд байдаг. За энэ болохоор бас даалгавар нэг ясна. Энд ингээд юу хийх ёстой тэр нь бичсэн байгаа. Тэр даалгавар яаж. YouTube контакт энтрийг холбоод өгвөл энэ доор ороод өөр холбоод өгчүүл та нарыг өөрснөө ороод ухаар гэсэн. Тэгвэл бас энэ дээр нэмж даалгавар авч болно. Нэмээд даалгавар авдаг. За нэг иймэрхүү дээ. Амжилт.